Улсын хурлын чуулганы энэ сарын 3-ны нэгдсэн уралдаанаар засгийн газрын бүтцийн тухай хууль нэмэлт өөрчлөлт орлох тухай, засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль нэмэлт өөрчлөлт орлох тухай хуулийн төслүүдийг хилцээд гишүүдийн 80.5% саналаар дэмжин төслийг хилцэх зүйтэй хэмээн үзэж улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орон шилжүүллээ. Ингэснээр засгийн газрын бүтцэд хийх сэлгээ эхний даваагаа даваад байна. Монгол Иргэний сайдын өргөн мэдүүлсэн энэ хүү засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд эдийн засгийн хөгжлийн яамыг сангийн яамд нэгтгэж сангийн яам, уул уурхай яамыг эрчим хүчний яамтай нэгдэж геолог уул уурхай эрчим хүчний яам болгон өөрчлөн зам тээврийн яам болон барилгат байгуулалтын яамыг нэгтгэж дэд үтцийн хөгжлийн яам болгон өөрчлөхөөр тусгаад байна. Мөн гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлыг өргөжүүр шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайд болгох, үүнтэй холбоотойгоор тэргүүн шадар сайдын албыг бий болгох. Одоогийн шадар сайдын эрхлэх асуудлыг хүрээнд байгаа онцгой байдлын ерөнхий газар болоод мэргэжлийн албан ерөнхий газрыг тэргүүн шадар сайдын мэдл шилжүүлэх зэрэг өөрчлөлт оруулахар тусгасан байна. Мөн ерөнхий сайдын дэргэд үндэсний эдийн засгийн хөгжлийн хороог байгуулна. Ийхүү өөрчлөлт хийснээр 1 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт бий болгоно гэж төлөвлөж байгаа юм байна. Шүүх эрхийг зөвлөл болон эвдрүүлэн зуршлалтын зөвлөл Японы олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа эвдрүүлэн зуршлах товчоог сайжруулах төслөөс зохион байгуулсан эвдрүүлэн зуршлагчдын анх дугаар зөвлөгөө боллоо. Нийт 7 удаагийн сургалт зохион байгуулж усан хэмжээнд 493 хүн эвдрүүлэн зуршлагч болоод байгаа юм. Одоогоор иргэний эргийн анх шатны 33 шүүхэд орон тооны 42 эвдрүүлэн зуршлагч ажиллаж байгаа юм. Зөвлөгөөнд орон тооны олон орон тооны бас 100 гаруй эвдрүүлэн зуршлал оролцож эвдрүүлэн зуршлал явуулахад тулгарч байгаа асуудлууд болон хууль эрх зүйн зохицуулалт, захиргааны зохион байгуулалтын асуудлууд шүүхт хэвлэрүүлэн зуршлал түүний хөгжил зэрэг асуудлаар санал солилцсон байна. Бүгд найрамд хятадаар тусан засгийн газрын бүтцэлтгөө тусламжаар Бээжингийн гудамжны автозамыг шинжилж байгаа. Тодорхойлбол Бээжингийн гудамжны 0.9 км автозам болон 74 м урт гүүрийн өргөдгөл шинжилгээ ажлыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл энэ амралтын өдрүүд ямар нэгэн саадлага гарахгүй бол өнөөдөр нэгдийг нийслэлийн удирдлагууд хэлж байна. Нийслэлийн мэргэжлийн ялтын газраас томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болоод захуудын орчин нөхцөл шалгалтын явал цөөнгөө зөрчил илрүүлсэн байна. Тодорхойлбол Барс, Нарантуул, Хар хорин, Меркури болон Эрдэнэ болгон Ингчин бөмбөр зэрэг 7 зах худалдааны төв болон 980 төрөлсөлтчийг шалгалтанд хамруулсан байна. Шалгалтаар нийт 446 зөрчил илэрч үйл ажиллагаа явуулах зөвшөөрлгүй чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөл худалдаал эрхэлж байгаа Нарантуул, Барс худалдааны төвийн павильон чиглэлгүүдийн үйл ажиллагааг төтгөлзүүл зогсоосон байна. Азийн зуны спортын 17 дугаар наадам бүгд найрамд Солонгос улсын Инчи хотноо 9 дугаар сарын 19-ний өдрөөс энэ сарын 4-ний өдрүүдэд болж өндөрлөө. 4 жил нэг удаа олдог тус наадамд Ази ТV-ийн 45.12 мянган гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Бүгд найрамд хятад ард улсын 51 алт, 108 мөнгө, 83 хүрэл медаль буюу нийт 342 медаль хүртсэний амжилтаар тэргүүлсэн бол бүгд найрамдах Солонгос улс, Япон, Казахстан, Иран зэрэг улсууд удаалсан байна. Бүгд найрамд харжсан Солонгос улс 11 алт, 11 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бол 2018 оны 18 дугаар наадмыг зохиох эрхийг аваад байгаа. Индонез улсын баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 20 медаль хүртсэн байна. 234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчаныг зорсон Монголын баг 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж 45 орноос 16 жагссан байна. Их үжигснаар өмнөх наадмууд үзүүлж байсан олон амжилтуудыг эвджээ.